한국을 동경하던 몽골 전체가 충격에 빠졌습니다. 드라마 속 낭만적인 한국의 모습에 열광하며 한국을 꿈의 나라로만 여기던 몽골. 하지만 넷플릭스 피지컬 아시아에 출연한 몽골의 국민적 영웅이 현지 방송에서 뱉은 단 한마디는 스튜디오의 공기마저 얼어붙게 만들었습니다. 몽골 사람들은 진짜 한국이 어떤 곳인지 모른다는 것입니다. 그가 풀어놓은 한국에서의 생생한 후기는 몽골 사람들이 상상했던 한국의 삶과 조금 달랐습니다. 과연 그가 목격한 한국의 실체는 무엇이었을까요? 이 사실을 접한 몽골인들이 경악을 금치 못한 이유를 몽골 현지 방송을 보며 함께 알아보겠습니다. Ингээд өнөөдрийн хүндэт зочдод та бүхний өмнө танилцуулахад бэлэн болсон байна. Өнөөдөр манай подкастт маань Physical Asia-гийн Монголын багийнхан хүрэлцэн ирсэн байна. За одоо барыг танилцуулах шаардлагагүй байлгүй те. За сайн байцгаана өдрийн өдргий. За тийм. Өдрийн мэнд. За манай Боки хүрэлцэн ирсэн байна, Адя хүрэлцэн ирсэн байна, Лавга хүрэлцэн ирсэн байна. Бүгдээрээ үзэж байгаа ахаа гэж бодож байна. За юуны төрөнд би баяр хүргэе гэж хэлмээр байна. Та бүхэн тэгээд Монголынхоо нэрийг те олон улсад ой мандуулж байгаа залуучуудаас баяр хүргэе гэж бодож байна. Тэгээд Монгол төмнөрөө сайхан үцэцгээж байгаа. Тэгээд хамгийн ихний асуултаа. За тэгээд шоу маань эхэлсэн. Тэгээд шоунд орсон сэтгэлгээ шууд асуучих тийм. Шоунд орсон сэтгэл юу ямар байсан бэ? Шоу юу гоё байсан уу? Яг оролцогчийн зүгээс. За оролцогчийн зүгээс мэдээж нэр үндийн хэрэгтэй олон улсын Netflix-ийн одоо нэг хамгийн их үзэлттэй шоуны одоо 3 дахь сизон ороод дээрээ тусмаа Монголоо төлөөлөөд ингээд орн бол одоо маш их том нэр төрөөрийг дээрээс нь маш их дүүрэг хариуцлага ногдож ирсэн. За чод тэмцээнд ороход ч гэсэн бид хэд бас 6 өөр одоо харин шинтэй 6 өөр төрлийн спортын хүнтэй сууж байгаа шүү дээ. Зогсож байгаа шүү дээ. За энийг нэг баг болгоно гэдэг чинь амаргүй зүйл байгаа байхгүй. Тэгээд өмнө нь хамтарч бэлтгэл хийгээгүй. Нэгнийхэн царайг чараагүй улсууд ингээд явж байгаа байхгүй. Хамгийн айхтар нь. Тэгээд яг энэ бас төвцөний бас нэг юу байсан юм шүү. Бас нэг тактик байсан ч юм уу тэг юу ч байсан тийм ээ. Тэгээд бид нэр Солонгос бөөнөр уулзаад ганцны бэлтгэл хийгээд эсрэг багийн тамирчдыг хараад тийм ээ судлаад ингээд байж хат ер нь бол бас эхний үед бол мэдээч одоо бусад тамирчдтайгаа бол ийм хүүтэн контакт хийгдэж байгаа байхгүй. Алидийн eye contact, eye competition болчихж байгаа байхгүй. Одоо нүдэрээ шууд ингээд тулдаад эхэлчихэж байгаа байхгүй. За энэ тэднийх юм байна юм бэ. Яг нэг амар болол ой brother энэ гэж болж мэдлээд юу яахгүй ч гэсэн ингээд ингэж нэг ийм марк тий. Ганц нэг нь бол сайн уу маань үгүй л халуу гэж хэлж байгаа. Нөгөө хэд нь бол нэг мэдлэхгүй. Аазууд бол ерөнхийдөө нэг иймэрхүү марктай тий. Энэ ямар нэг энэ яах гэж байгаа магчаа гэх марктай. Тийм байсан. Тэгээд Монголын багаас бол би бол энэ нутагийн одоо тэмцээнд бол үнэхээр гайхамшигтай баг бүрдлээ. Монголын Avengers-д очлоо гэж би бодож байгаа. Одоо сүүлд нь би өөрөө ингээл эргүүлээд өөрсдөө магтаж байгаа юм биш, эргүүлээд зураг харахад хүртэл өөрсдөө гаргасан амжилтаа харахад хүртэл одоо бусад багаас ямар ялгаа байна? Ялгарл юу байна? Монгол улсны төсвөр төвчээр одоо бүх чадхыг яаж харуулваа? Дэлхийг яаж шагшин биширч байна? Одоо бид нар л өдөр болгон маш олон баяр хүргэсэн. Би Филиппин ч гэсэн би Монголын багийн төлөө. Тэ би Тайланд ч гэсэн би Монголын багийн төлөө. Яагаад гэвэл та нар маш өөр байна. Та нарын хувцлалт өөр байна. Та нарын ёс заншил, та нарын харагдж байгаа байдал natural байна. Энд чинь бид нар хайртай гэдэг. Тэгэхээр би бодоод байгаа байхгүй. Тэгэхээр энэ зүйл аль хэдийн бидэрт хариу өгч байгаа байхгүй. Маш их таалагдсан байна. Дэлхийн нийт бол яг одоо Монголыг харж байгаа. За бид нарыг нөгөө хамгийн анхны холбогдоол те нөгөө хоёр талаас яг ингээл хамтын ажиллагаа эхлээл явж байхад яг бидний бас нөгөө анзаарч байгаа нь бид нар ч анх удаа ингээл Netflix-ийн ялангуяа юм амар үзэлттэй топ зэрэглэлийн нөгөө шоутай хамтарч ажиллаж байхад бол суралцгуунууд аягүй их байсан. Тэгээд ер нь бол одоо жишээлбэл хамгийн эхлээл бол нэвтрүүлгийн нууц талаас ахвал явагдаж байгаа хөөх те. Нууцлыг бол маш өндөр түвшинд хадгалдаг те. Одоо манайсаа очроо мань ярьж та оронгуудаа камер ингээл бүх юм авчдаг те. Зураг мураг ахуулдаг гэдэг ч юм уу. Тэгээд дээрэс нь бас яг нөгөө оролцогчдын тэр түүх те ялангуяа одоо энэ нөгөө бүлэ хийдэг штэ те тэр мэрийг хүртэл маш сайн судалдаг юм байлээ. Одоо манай хоёр ч гэсэн санджлаа ярилцсан дээр баг 4 5 асуусан те та одоо ингээ 10 жилдээ хүртэл ингээ санамсаргүй баг хүн ингээд мөрлөө зөгцсөн бол ингээ биднэрт ич хаах зовх санаа зовхон байхгүй хэлээрээ энэ гэдэг ч юм. Тэр чинь яг бол Солонгост амар тийм эмзэг сэдв байдаг штэ. Шууд нөгөө солонгосчууд чи ард түмнэрээ ингээд үнэхээр тийм болохгүй бүтггүй нөхөр байсан ба шууд нөгөө бойкотлж чаддаг ус штэ те. Тэгэхээр тиймэрхүү зүйлс хүмүүс нь бол биднээс амар ялгаатай өндөр түвшинд байдаг. За хоёрдугаарх нь бол
бас одоо суралцах авахнууд ч одоо нэлээд л зураг авалт нь бол нэлээд юу яадаг. Айгүй 24 цагийн хугацаанд явагддаг нэлээ. Тэгээд тэр чинь нөгөө айгүй олон хүмүүс зөвхөн оролцогч нар нь л ихтэй чинь бараг 50-аад хүмүүс байна те. Тэгээд арын албанд нь бол маш олон зуун хүмүүс тэнд тайзлан гэдэргээл ажиллаж байгаа. Тийм учраас хугацааны хувьд ч гэсэн ер нь айгүй их шахаж ажилладаг те. Тэгээ бүх юмыг нарийн ингэ судалт юм билээ. Тийм бэл. Суралцах зүйл бол маш их байсан. Тэгээ одоо бид нар ч гэсэн нөгөө зургийн сетэн дээр байж байгаа шүү дээ. Тэгэхэд бол тэгэл одоо жишээ нь бид нар ингэ 1 хүн 0 ороход 1 хүн тагж явж байгаа шүү дээ. Тэ. Жишээ нь хамгийн элементар нэг зүйл л. Тэгэл одоо тэр чинь нөгөө за медикал гэлээр орж ирэл одоо хэрэг бэртэлтэй бол тэр чинь боож игэлгээл те. Бааж яхад ингээ баг хажуу сууж ийнэ үгүй. За арайч тэгэхгүй тэгэл бид гарч ий гэдэг. Зураг авалт хооронд ингээл зогсонгот орчуулагч нэрэл найруулагч нэрэл те. Туслах нэрэл ус ундатай алчир нот юм бүх юмтайгаа ингэж ирээл те. Амар их одоо тэр анхаарал халамж аягүй сайн тавьж ирсэн. Тэгээд зураг авалтын явц одоо чинь ингээ ярьслага авч яхад бол ингээл яг орчуулагч нь суудсан. Тэгээд ярианы найруулагч нь суудсан. 2 3 камер авцсан. Тэгээд ингээ ярианы найруулгыг айгүй өндөр түвшинд хийдэм шиг санагдав. Зүгээр нэг юм яриа аваад өнгөрчихгүй те. Та жоохон ингэж ингэмээр юм уу яамаар юм уу гээл нэг. Тийм тэгээд тэн дээр нь жоохон нэг манайх нэг жоохон юу яахгүй бол манайх чи гэдгээс утсан. Тийм ээ? Хилцсэн бол хилцсэн болоо. Тэгэж хэлэхгүй гэдэг. Тэгэл ирэнгүү чинь боо юм бол цомч яав ингээ хэлүүлж мэрээдэг яах вэ ийхүү гээл. Тэгэж бид чинь тэгэл нэг жоох л нөгөө нэг тэрдээс нэг эвгүй юм авчвал үгүй ингэж хэлмээр байна гэдэг. Хөөсөн ч ярьсан. Нэг жоохон ширүүхэн аястай сонсогдсон үгийг арай жоохон полайд нэг эвтэйхэн хэлүүлтэл үзэж байгаа л байхгүй. Энэ чинь яг олон хүн үзэх учраас бас шоу гэдэг утгаараа шоу гэдэг утгаараа найлуулах биднийг бас эргээд л сайхан харуулах дээр анхаарч ирсэн байгаа байхгүй тий. За та төрүүлсэн үү? Тийм асуулт. Та хэдэд орсон бэ гэдэг. Нэг онтооч хоо гэдэг. Хэлгээд онтооч гарч байгаад хэлээ. Одоо энэ мэдээлэл зэдэл хамаагүй задруул хариуцлагыг хэн үлээх үү? Багаараа л үлээх. Бүгдээрээ гэрээтэй. Хин ам нээсэн л үлээх үлгүүд тэгээ нэг гэрээний тав амар торгол. Одоо энэ завшааныг бас ашиглаад нөгөө ярихад бас яг нөгөө нэг одоо сошиалар дээр бас нэлээд яригдчихэж байгаа байхгүй. Тэгэл нөгөө нэг худлааж байна, үнэнч байна ингээл аюул олон талын мэдээлэл те. Бид нар чинь анх нөгөө нэг бас яг нөгөө одоо манай үндсэн 6 оролцогчтэй ингээд зарлагдаагүй байхад л ингээл янз бүрийн мэдээллүүд ингээл бас ганц хоёр гарах гэсэн байхгүй. Тэгэхээр бас тийм гараад яваадсан шүү дээ тийм. Тэгэхээр бас яг нөгөө бид нар чинь би бол яг үнийг хэлэхэд тэрийг нөгөө нэг эхлээд юугаар үзцээ. Нөгөө пострууд нь баахан яваад тийм. Тэгсний дараа нь би Netflix-ээр үзсэн учраас ерөнхийдөө хүлээлттэй бол авцсан байсан. Тэгтээ гоё мэдээж гоё тий. Угаасаа тэрийг үзэл яг ингээл огшиж байгаа юм чи тий. Ямар гоё шааж ийна. Би бас яг тэрэн дээр нөгөө хамгийн анх үзээ. Яг ингээл шар усаа. Яг ингээ нөгөө би ингээл одоо орж ирэл ингэн тэгнэ гэл яг нөгөө юмнуудыг мэдээд байгаа байхгүй. Тэгсэн ирнэл би бүр яг өөрөө зүгээр зохион байгуулалт тийм байхгүй. Яг анх удаад үзэж байгаа юм шиг бүр өстэй. Тэгээ бид нар чинь нөгөө хамгийн анхныхаа цуг үзсэн. Тэгэл бүр ёо шууд гарны шар ус босоод болсон юм шүү дээ. Яг тэр шар ус босоод тэгэл орж ирэнгүүтээ яг нэг 3 4 алхангууд орхон баяр дивдэг шүү дээ. Яа тэр өстэй үнэхээр бэстэйсэн. Яг тэр үед л яг нэг мөрөөдөл билж байгаа санагц. Яг дэлхийд дахина манай үндэсний гоё өв соёлыг сурталж байгаа байхгүй. Тэгэл яг хажууд нь очроо циркийнхаа ясалгаагаа хийгээл тэр аль та үнэхээр гоё юм бичсэн. Тэрийг би тийм амар сүртэй болно гэж юус бас бодлоо. Манай монголчуудаараа ер нь бүгд огссон баха. Тийм баг. Тийм бид нар өөрсдөө гоё. Би бол өөрөө үзэхэд хүртэл шал өөрөө штэ. Тэгэхээр гоё мэдрэмж өгд юм билээ. Зэж авч байгаагүй. Тэр ихтэй Netflix-ийн Олимп гэдэг бол бас гоё шүү те. Энэ ихтэй яг энүүгээр ингээд цааш үргэлжлээд явах юм бол энэ ихтэй нэг тийм их орноос сурталчлах бас амар том зэвсэг байгаа байхгүй. Тийм. Миний бодлоор те. Тэгээд тэр нэг одоо нэг тэр дэвж байгаа мэд тэр ихтэй хувцас хэн сонгосон юм? Ямар хувцас? Тэр орж ирж байгаа өөр өөрсдөө гэсэн хувцсуудыг те одоо жишээл очроогийн нөгөө нэг юм хувцс тэгэл орхоо жишээлбэл юугаа ингээд зодог шуудгаа өмсөх тэр шийдвэрийг гэх юм уу те. Хэн гаргасан юм? Яг нэвтрүүлгийн ер нь бол productions. Яг тамирчид маань анх нөгөө орж ирээд те улсад л яг ороод танилцуулгын үеэр бол яг бүгд яг өөр өөрсдийнхөө салбарынхаа яг хувцснуудаа өмсөн шүү гэдэг тийм одоо чиглэлтэйсэн байхгүй. Яг өөрсдийнхөө хувцастай бодог шүү бүх юма хийгэр хэлсэн шүү. Тэгэнгүүт нь бодог шүү гай гэсэн. Та тэгсэг бүр амар боддог гэсэн. Намайг SMS гэж байна шүү. Тэр чи яг үзүүлбэрээ тэгж үзүүл юм чи яах юм те? Элса болоноос тэгсэн чинь юу гэлээ мөсөн ордны хаан хүү шиг байна л энэс зэдэрч ийлээ.
Илийн балай болж. Тамирчид дунд нэг сүнтэл нөхөр л харагдаад байна л да. Тэгээ дээрээс нь яг нөгөө манай монголчууд ч одоо Netflix дээр өмнө ингээ орж ирэх битэл те орох орохтой хамгийн эхлээд аюу том нэвтрүүлгээр орчиж байгаа шүү дээ. Тэгэнгүүт эн чинь бол нөгөө яг ийм дээр оронгууд одоо жишээ нь Солонгосын продакшны багаас те Netflix-ийн зүгээс бол одоо бүх дата те үзүүрүүд ямар байна, хандлтууд ямар байна, бүх юмыг яг ингээ ажиллаа сууж байгаа. Тийм учраас яг нөгөө манай Монголд ч гэсэн одоо бага дэмжээ үзэж байгаа хүмүүс маань ч гэсэн одоо хулгайн сайтуудаар ч юм уу те шууд бэлэн орчуулад тавьсан сайтууд аюу их байгаа шүү дээ те. Тэднээс биш яг албан ёсныхаа Netflix-ээсээ бас үзээсэй гэдэг тийм зүйлийг бас захиж хэлмээр байна. Тэр чинь одоо чинь утсаар үзэх юм 2-3 доллар. Тийм шүү дээ. За яг 4К-гээр үзэх юм бол $9 хэдэн цент юм билээ. Тэр чинь 30 мянган төгрөг орчим болох гэдэг байна. Ер нь бол тэгэл ер нь боломж юм уу шүү дээ. Яг тэрийг яагаад үзчих юм бол эргээд бас монголчуудыг харах үзэгч бас Netflix хамгийн гол нь ингээд бас монголчууд орох юм бол монголчууд нь өөрсдөө аюу сайн дэмждэм биш дээ. Үздэм биш дээ гэдэг тэр зүйл бол орж ирэх байхгүй. Тэгээд дараагийн одоо киноч байсан болно, шоу өөр юмнууд ч байсан болно те. Ямар ч шоунд оролцсон ч гэсэн бас юм сайн одоо түүх те байвал аюу зүгээр юм болоо гэж бодоод байгаа байхгүй. За өөр манай 아디아гийн хувьд 이처럼 몽골 출연자들과 현지 시청자들은 피지컬 아시아의 흥행이 몽골이라는 나라를 널리 알릴 수 있는 기회라고 생각하고 있는데요. 전 세계로부터 몽골 문화가 주목받는 이 상황이 여전히 잘 믿기지 않는 듯한 모습이었습니다. 그리고 그걸 가능케 한 한국 제작진의 놀라우리만치 철저하고 계획적인 방식에 몹시 놀라고 또 감사하고 있었습니다. 우리도 한국을 전 세계에 알리는 K 콘텐츠의 뒤에는 이렇게 뼈를 깎는 노력으로 완벽한 프로그램을 만들려 노력하는 사람들이 있다는 것을 기억해야 할 것입니다. 끝까지 시청해주셔서 감사합니다. 도움이 되셨다면 좋아요를, 다른 이야기도 궁금하시면 구독을 눌러주세요.